$1000 хувьцаа гэж юу вэ? Монгол Улсын засгийн газар Эрдэнэс таван долгоо хувьцаат компани 20%-ийг Монгол Улсын иргэдэд хуваарлах шийдвэр 2012 онд гаргасан бөгөөд 2012 оны 4-р сараас өмнө төрсэн иргэдэд олгосон. Та брокерийн настай болсноор энэхүү хувьцаагаа идэвхжүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар энэхүү компани 0.6% аж ахуй нэгжүүдэд, 14.75% нь Монгол Улсын иргэдэд, үлдсэн 85.19% нь Монгол Улсын төрийн нийтлэл байна. Та өөрийн нэр дээр энэхүү хувьцаагаа идэвхжүүлсэн тохиолдолд ногдол ашиг хүртэх боломжтой болно. Гэвч компани зүгээс албан ёсоор ногдол ашиг тараах шийдвэр гарах хүртэл та ногдол ашиг авах хэрэггүй. Энэхүү хувьцааны нэг жуун нь 933 төгрөг. Хэрэг та $1000 хувьцаатай гэж бодвол танд нийт сая 176 төгрөгийн үнэ бүхий хувьцаа байна. Танд өөрт хэдэн хувьцаа байгааг ACHCD-ийн буюу Үндэс цаасны төлөвлөсөн хадгаламжийн төвийн вебсайтаар орж иргэдсийн дугаараа оруулан шалгаарай. Одоогоор та энэхүү хувьцаагаа хэн нэгэн зарах эсвэл хэн нэгнээс нэмж авах ямар ч боломжгүй бөгөөд энэхүү компани зөвхөн Монголын өргөдлийн эрчилж арилжаалагч эхлэх үед та өөрийн брокерийн компаниар дамжуулан хувьцаагаа зарж борлуулах хэрэгтэй болно. Хэрэг та хувьцааны дансаа нээлгэхийг хүсвэл бидэнд хандах боломжтой. Манай хаяг Эрүүл мэндийн яамны замын эсрэг талд Аюут Тавар 7 давхарт 702 тав. Таны хөрөнгө оруулалтад амжилт хүсье.